За сайн байцгаана уу. Шинэ өдрийн минь төргий. За өнөөдөр 11 Excel-ийн 11 дугаар хичээлээр энэ pivot table гэдэг Excel дээр энэ програмыг яаж ашиглахыг энэ томьёог яаж томьёог гэх юм уу програм гэх юм уу яаж ашиглахыг зааж өгье. За энэ бол ерөөсөө magic заяа. Ерөөсөө эд хийх гэсэн маш хэрэгтэй програм. Одоо Excel-ийн маш том файлуудыг бол яг нь дүнгийн авах тийм ээ янзлахад бол энэ pivot table-ыг бол ашиглахад бол өстой маш амархан байдаг. За энийг үзүүлээд хэлээ. За биднес энэ файл маань ханаар юм. За Excel training. За 8 сарын 2-ны файл өчигдөр хийсэн юм маань энд байж байгаа тийм ээ. За энийг хэдүүлээ 8 сарын 3 гэдэг. За энэ өчигдрийн биднес энэ файл байж байгаа тийм ээ. За одоо чинь бид за энийг өнгөгүй болгочихъя. За одоо бид нар ингээд нэг 15 ингээд хэрэглэгчтэй байна гэж бодъё тийм ээ. За тэгвэл бид нар одоо зөндөө олон хэрэглэгчтэй за 200 хэдэн хэрэглэгчтэй болчлоо гэж үү. За тэгэх юм бол бид нар энэ за энэ хавар доош татчихъя. Дариж болчихно. За ингээд 278 хэрэглэгчтэй. Хэрэглэгчийн дугаар өөрчлөгдөг явж байна. Зэн чараа ихтэлч үү. За яг нь хараад. Ингээд яваад. Одоо солиодсон тийм. Тэ нэг 40-та 50 л хад болно дөө. Нэг олон билгүүд яхаа. Тэр хаалгач. За ингээд нэг 50 хэрэглэгчтэй байна гэж бодъё тийм ээ. За энэ дугаар би судлаа явж байна. Эхний хоёрыг аваад ингээд явцууд болно. За 42 хэрэглэгчтэй байна тийм ээ. За аффилиатуудаа бас яач. Манайх ч 3 аффилиаттай гэж бодод байгаа шүү дээ тийм ээ. За тэгэл ашиг хийдэж болно шүү дээ. За өөр шиг эдрийг доош нь татчихъя. За энэ өчигдрийн энэ колом хэрэггүй нэг алгацгаа. За он сар жоохон модлоо авчлаа тийм ээ. 18 оны 7 сар. За ингээд за яг ингэж 7 сар гэдэг 7 сард нэг иймэрхүү байгаа те 7 сарын 18. За энэ чинь 8 сар болоход явуулчих. 8 сард хийсэн борлуулалтууд гэдэг үтчий. За жишээ авч байгаа шүү дээ бид нар. За тэгвэл жоохон энэ жоохон 8 сар гэдэг болчихсон. За одоо энэ чинь 9 сар хэлж байгаа. Жишээ шүү дээ тийм ээ. 9 сард хийсэн худалдаа авалтад бид нэг жишээ аваад байгаа. Энийг мэдээж яг бодитоор нь бас яаж болно шүү дээ. За тэгээд энд дахиад нэг колом оруулаад за энд яасан гэхээр энд months гэж тавьчих тийм ээ. Сарууд гэд. За тэгээд энэний 7 сарын чинь жулай гэдэг шүү дээ тийм ээ. Жулай за 7 сарын борлуулалтуудын энэ хүртэл тавиад эндээс август эхэлж байгаа. One more. За энэ чинь септембер эхэлж байгаа тийм ээ.
За ингээд Септембер. За одоо бид нар нөгөө pivot table гэдэг программыг ашиглаад тийм ээ 7 сард хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн, августод хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн, септемберд хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн тийм ээ. Эсвэл аффилиатуудаа бас энэ 1030 дугаартай аффилиат одоо энэ 3 сарын дотор хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн, 1020 хийсэн, 1015 хэдий хийсэн гэдэг тийм ээ. Энэ дүнгуудыг ингэж хооронд нь итгэл да тийм ээ. Тэхийн тулд бид нар энэ pivot table-ыг ашиглаж маш амархан байдаг. За одоо pivot table-ыг ашиглахын тулд insert гэж дарна. За тэгээд pivot table гэж дарна. Тэгээ яг нөгөө яг ямар аль хэмжээний аль таблуудыг хэрэглэх гэж байгаа юм бэ гэдгийг зааж өгөн заяа. Тэгэхээр бид нар энэчнээс эхлээд нөгөө нэг одоо бүх мэдээллүүдээ энэ table гэдэг дотор оруулах хэрэгтэй. За энэ нийт гэдгийг нь оруулсны хэрэггүй. Яг тэгэхээр нийт бид нар шууд дүгнэх гэж байгаа юм чинь нийт биднэрт хэрэггүй шүү дээ, тийм ээ. За тэгээд дараа нь энэ за одоо энэ юугаа энэ new worksheet гэдэг юм а дахиад шинэ worksheet-эн дээр нөгөө юугаа нөгөө мэдээлэлд өгнөж гаргах юм уу эсвэл энэ одоо байгаа энэ existing worksheet дээр гаргах юм уу гэдэг чинь би болохоор existing worksheet гэж тарчлаа. За тэгээ энэ мэдээлэлээ би энэ чинь оруулъя гэдэг. Тэгээ окей гэж хараа энэ яад ингэж гарч ийна гэхээр за би танарт үзүүлээ яадаг вэ гэхээр за нэг cancel чи энэ хараа энэ толгойн энэ мэдээлүүд бүгд ямар нэгэн мэдээлэл байх хэвээр та ингээд толгойнхаа мэдээллүүдийг ингээд энэ дээдлэлт нь байна энэ мэдээллүүдээ энэ одоо ямар нэгэн мэдээлэл байна уугүй гэдэг та шалга ингээд яг тэ бүгд ингээд явж итэл энэ шар дээр ингээд ямар ч мэдээлэл байхгүй болчихж байгаа. Тэгэхээр ийм мэдээлэлгүй юм колон байна шүү. Тийм болохоор бид нар энийг ойлгохгүй байна гэд компьютер тэгж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь та энэ колоныг арилгачихсан төр зур. За одоо тэгэхээр дахиад шалгая тийм ээ. Эндээс хэлж байгаа шүү дээ. Ингээд явахаар бүх толгойд бол мэдээлэл байж гин тийм ээ. За энэ тренинг курс, subscription курс хоёрын нөгөө нэг энэ мэдээлэл чинь энэ бүгд хоёр адилхан мэдээлэл олоход жоохон компьютер бас ойлгохгүй шүү дээ тийм үү. Тэгвэл бид нар тренинг курс энэ дээр тренинг курс гэдэг энийг тавьчихъя. За шүү энэ бүгд гэдэг чинь бас компьютер ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр чи subscription-ы бүгд байгаамаа гэдэг. За чи ойлгонд компьютертаа бас ойлгуулахын тулд энэ дээр бичсэн. За энэ нийт гэдэг нь бол энэ subscription энэ тренинг курс хоёрын нийлбэр гэдэг энийг чи өөрөө мэдчихэж байгаа тийм ээ. За одоо яг оролдоод үзье. За одоо яг ингэж тавьж байгаа. Энэ бүгд гэсэн мэдээлэл оруулахгүй шүү. За ингэж оруулж агаад pivot table за сая ингэж орчлаа. Энэ юу н ороогүй юм тийм ээ. За уучлаарай. Эндээс эхлэх шүү. Эндээс эхлээд энэ хүртэл энэ мэдээллүүд л байх хэрэгтэй гэж хэлнэ заяа. За тэгээ system гэдэг дээр энийгээ тавьж агаад за мэдээлэл би энд авъя гэд тийм ээ окей гэд. За тэгэхээр ийм юм гарч ирнэ заяа. Тэгэхээр бид нар одоо ямар мэдээлэл хэрэгтэй вэ гэхээр надад бол аффилиатуудын мэдээлэл хэрэгтэй байна гэдгээр аффилиатуудын ээж нь оруулж байна. За одоо тэгэхээр аффилиатуудын нийт борлуулалтын дүн хэрэгтэй байна гэдэг нийт гэвэл ингээд гараад байна. Тэгэнгүүт яаж юм гэхээр энэ 3 аффилиат чинь энэ аффилиат бол 861 төгрөгийн борлуулалт хийсэн байна. 1020 бол 1818 төгрөгийн борлуулалт хийсэн байна. Ингээд гараад байгаа. За хэрвээ бид нар за энэ эдрийг нэг сараар нь одоо оруулъя гэж бод. Энэ дээр ингээд дарангуут энэ дээр бид нар сараа оруулчих болж байгаа юм тийм ээ. Months гэд бид нар оруулсан шүү дээ. Months гэд. За тэгэнгүүт энэ мэдээлэл чинь жоохон за ингэж тэгэнгүүт энэ сар чинь ингээд юу ячиж сар сараараа за энэ 1015 бол ийм 3 сард ийм борлуулалт хийсэн 1020 бол ийм борлуулалт хийсэн 1031 гэсэн. За энийг эсвэл бид нар бас фильтр гэх энэ months гэдэг нь ерөөсөө фильтр дээр ингээд тавьчих гэх юм бол бид нар одоо энэ чинээсээ фильтрээ гаргаад за 7 сарын борлуулалтыг харъя тусна тэгвэл ингээд энэ 3% юм байна. За эсвэл 8 сарынх нь хэд вэ гэхээр энэ 3-ын борлуулалт юм байна. Эсвэл 9 сарынх нь хэд вэ гэвэл ингээд харчиж болох нь байна тийм ээ. За эсвэл одоо ийшээгээ бид нар subscription fee тус нь гаргая л да. Тэгэх юм бол бид нар энэ чинээс нөгөө нэг тренинг бүгд гээд бид нэрлэлсэн шүү дээ тийм ээ. Тренинг курс гээд байж гин. За мөн subscription гээд байж гин тийм ээ. За тэгэнгүүт энэ чинь бүх мэдээлэлүүд нь гараад ирлээ тийм ээ. За subscription бол яг энэ хоёрыг нэм энэ чинь 9 сарын борлуулалт шүү дээ тийм ээ. Subscription энэ хоёр нийлээ 287 нийтийн төгрөгийн борлуулалт гарч байна. За тэгвэл энэ дээр нь бас жоохон байрлалын солилцож бас болох байх ийшээ хараадгаа. Нэг юм дээр нь тавиад
нийтийн хөдөлгөлт нь оруулж тээ. Тэгэхээр яж трейнер нийтэн донд орч. За нийт гэдэг нь бүр дөрөв оруулж л та. Тренинг курс өмнөд за энийг хэвээ хатгах. Бас энэ дээр оржод дата гэж бод энийг бас нэг рефреш хийчихээ бас. Энэ орохгүй нэ тэ. За энэ дахиад үзээд энд нэг болохгүй. За одоо эхлээс нь ингэ сонгочих тэгвэл манд сонгосон маа те. Training course. За дараагийнх нь subscription and need гэдэг. За ингэж явцсан бод энэ хоёр нь урдаа ороод энэ хоёр нь орчих чинь тийм ээ. За бид нар энэ 9 сараас шүү дээ тийм ээ. Хэрвээ бид нар энэ фильтргүй хийчихье гэх юм биш шууд бас ингэж гараад ирсэн. Зөвхөн тийм ээ 1015-ын энэ 3, 1020-ын энэ 20, 1030-ын энэ гэдэг ч юм уу тий. Тэгээд одоо грант тотал нь бол 1019 байна гэдэг юм байна. Тэгэхээр энэ бол өстой тайлнаг бол өстой маш амархан юм сайхан замбраатаа гаргаж ирдэг байгаа. За би энэ цагт болж байна 10 минут болчихлоо. За тэгэхээр та бол яг нь ийм маш олон тайлан ингээд айгүй том нэг Excel-ийн нэг өг шитэн дээр байгаа бүх мэдээллийг айгүй сайхан ингээд замбраатаа болгочих болдог байна тийм ээ. Энэ маань ерөөсөө л ич шит гэсэн. Эний чинь ингэж нэмж хасаж янзлж шаардлагач байх юм pivot бол биднээс маш их сайхан юм боломжийн тайланг бол ийм амархан болгочдөг. Тийм ээ боломжийг олгож яах гэдэг чинь ерөнхийдөө би бол ич шидэл гэж хэлэх байна. За ингээд өнөөдөр хичээлээ дуусгая. Баярлалаа. Баяртай өдрөө сайхан өнгөрөөгөөрэй.